За одоогоос жил гаруй өмнө буюу 2024 оны 4-р сарын 16-нд нийслэлийн 147 дугаар сургуулийн 9-р ангийн сурагч сургууль дээрээ нулимс асгаруулагч хий цацсны улмаас 60 гаруй багш сурагч хордсон. За үүнтэй холбоотойгоор эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэж сургуулийг цахим хэлбэрт шилжүүлж байсан юм. Тэгвэл тухайн үйл явдал болсон өдрийн орой тус сургуулийн 3 ангийн сурагчдын гар утас болоод багш нарын ноутбук хулгайлсан хэрэг гарсан ч одоо хэрн асуудлаа шийдээгүй байгаа талаар сурагчдын эцэг эх болоод төлөөллөд манайд мэдээлэл өглөө. Тэр өдрийнх нь оройн сургууль дээр хулгай ороод тэгээ манай хүүхдийн анги болон бас нэг 2 ангийн хүүхдүүдийн гар утас алга болсон. Мөн багш нарын ноутбукээс алга болсон гэх юм. Тэгээ одоо ингээд нотлонгийн 4 сард болсон хэрэг. Тэгээд байнгын байцаагчдаа солигддог. Тэгээд бүх эцэг эхчүүд ч мэдээлэл өгсөн. Тэгээд одоо хэрэг ингээд асуудал шийдэгдэхгүй. Энэ утсыг авсан эзэн нь бол олцсон гэж байгаа байхгүй. Гэтэл яагаад одоо болтол ингээд ямар ч хариу өгөхгүй. Тэгээд суглын арга хэмжээ авах байгаа мөн яг л шатны одоо юм бол мэдэхгүй л юм л та. Зөвхөн нэг ангиар л жишээ авахад 20 гаруй хүүхдийн гар утас алга болсон байна. Эцэг эхчүүдийн хувьд нулимс асгаруулагч болон хулгайн хэргийг зохион байгуулалтаа үйлдсэн гэж үзэж байна. Учир нь тухайн ангид утас байгааг мэдэж хулгайлсан, мөн хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн бичлэгийг эцэг эхчүүдэд тухайн үед үзүүлж байсан ч одоо хэрн хэрэг шийдэгдэхгүй, хохирлыг барагдуулахгүй байгаад хууль хяналтын байгууллагыг хардаж байгаагаа хэлж байлаа. Харин цагдаагийн байгууллагаас дараах тайлбарыг өгч байна. Уулзалтын байгууллагаас шалгалтын ажиллагаа хийгээд одоогоор явж байна. Мэдээж одоо хулгай зүйлийг олж тогтоох за гэмтрэг үйлс этгээд илрүүлэх чиглэлээр бол бас хойшроо ажиллагаа хийгдэд одоо шалгалтын ажиллагаанд явж байгаа. Жил гарын хугацаа өнгөрчөөд хахад одоо хүртэл хэрэгт холбогдогч нь олдохгүй байгаагийн шалтгаан нь юу юм? За яг мэдээж одоо шалгалтын явцад гэмтрэг үйлс этгээдийг олж тогтоох чиглэлээр ажиллагаа хийгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр хэргийн бүрдэн шалгалт ажиллагаа явуулж байгаа учраас одоо бас яг нөхцөл байдал юу ямар шатанда байгааг бол надад дэлгэрэнгүй мэдээлэл бол байхгүй байна. Тэгэхээр яг мэдээж гэмтрэг одоо үйлдсэн этгээдийг олж тогтоох гэдэг асуудал бол өөрөө хууль зүрээд 1 жил байна уу 2 жил байна уу мэдээж аливаа асуудлыг тал бүрээс нь бүрэн бодиттой одоо нотлох ажиллагаа бол хийгдэн. Тэгэхээр тэрнийхээ дагуу хуулийн дагуу ажиллагаа хийгдэж явж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтнийг одоо хүртэл олоогүй байгаа юм. Мөн нулимс асгаруулагч хий цацсан тухайд гэмт хэргийн шинжгүй учраас хэргийг хаасан байна. Түүнчлэн бүтэн жил гаруй хугацаа өнгөрсөн ч гэмт хэрэгтнийг олоогүй байгаа нь мөн мөрдөн байцаагч байнга солигддог зэрэг нь цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгааг харуулж байна.